Сайн байцгаана өрхөн мөнд үзэгчтэй, мөн өрхөн мөндөд сонсогчдоо манай Frame podcast-ийн танин мэдхүүн дугаар инхүү та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарыг та бүхэн бараг манай өсгөөг хараад мэдж байгаах сэргэн мандалтын дугааруудын цуврал. За Рафаэль Санти зураачдын хүү гэдгээр алдартай. За зарим судлаачдын хэлж байгаа бол бараг ер нь сэргэн мандалтын хамгийн агуу зураач гэж бас тодорхойлогддог. Ийм хүний тухай өнөөдөр өсгөө маань ярихад бэлэн боллоо. За өмнө нь бид нар бол за сэргэн мандалтын талаар ерөнхийдөө Медичийн гэр бүлийн талаар нэг дугаар ярьсан. За мөн одоо Леонардо да Винчи, за мөн Боттичелли, Микеланжело гэдэг одоо 4 дугаар хүрчээд байгаа. Одоо энэ 5 дахь дугаар маань гарч байна. Өнөөдөр бид нэр Рафаэль Санти гэдэг. За энэ хүний талаар маш олон зүйлийг ярьж болно. Гэхдээ намтар нь бол тийм урт бол биш. Гэхдээ ер нь бол зураач талдаа бол ер нь номер 1 гэж яригдахаар ийм одоо яг л одоо Леонардо да Винчи болон ялангуяа Микеланжелотой бол нэгэн цаг үед мөр зэрэгцэн амьдарч байсан. За маш муутай Микеланжелотой бол бас үзэлцдэг. Микеланжелод бол таалагддаг хүн байхгүй. Ийм хүний тухай ярина. За ингээд өсгөөдөө энэ өдөр мэндийг хүргэе. Яасан байна. За өнөөдөр та бид бүхний ярих юм бол Рафаэль Санти гэж энэ хүний талаар ярина. За Рафаэль Санти бол хоёулаа хэдүүлийнх нь өмнө ярьжсэн хүмүүс дандаа Флоренц хотоос гаралтай хүмүүс байсан бол Рафаэль бол өөр хотын. Түүний хувьд бол Умбри хотын иргэн. За тэгээд Умбр бол өөрийн гэсэн зургийн школтой. За тэгээд тэр хүрээнд бол хамгийн гол төлөөлөгч бол Перужино гэдэг. Яг тухайн цаг үеэр ярих юм бол Флоренцийн араас орохоц соёлын төвн байсан гэж ярьдаг. Одоо жишээлбэл Оросд 2 соёлын төвтэй гэж ярьдаг шүү дээ. Нэг нь Санкт-Петербург, нөгөөх нь Казань хот гэж ярьдаг. Яг тэрнтэй адилхан хоёр дахь бас соёлын том хотуудын нэг нь бол Умбр байсан гэж авч үздэг. За тэгээд Умбрийн хотоос гаралтай зураач Яруу найрагчийн хүүхэд. Ийм хүн байгаа. За түүний аав бол Giovanni Santi гэдэг эрхэн байсан. За өөрөө бол тун алдартай. Бүр аймар тасархай мундаг зураач гэхгүй ч ер нь бол захиалга махалга авчдаг, хоолоо олоод идчихдэг. Тийм зураач хүн байсан. За тэгээд дээрээс нь өөрөө шүлэг зохиол бичдэг. Харамсалтай нь бол аавынх нь бичсэн шүлэг зохиолноос төдийлөн их юм олдоогүй. За тэгээд Рафаэль Санти бол өөрийнхөө ааваар үлгэрч авч өөрийнхөө карьераа босгосон гэж авч үздэг. За түүний аав бол одоо аав нь бол зураач хүний гол зэвсэг бол зөвхөн биер байхаас гадна эрдэм мэдлэг, ухаан одоо уншиж судлах, бичиж төөрөх бол зураач хүний хамгийн гол зэвсгүүдийн нэг юм шүү гэдгийг бол хар багаас нь маш сайн зааж өгсөн гэдэг. За тэгээд харамсалтай нь Рафаэлийг тун жоохон багт нь 11-тэй байхад нь аав нүүд болчихсон. 7-той байхад нь ээж нүүд болчихсон байдаг. За тэгээд аав нь бол түүнийг арай жоохон эртхнээс ер нь урлаг уран сайханд авиастай байна. Зургийн авиастай байна гэдг нь болж мэдэнгүүтээ Умбри хотын хамгийн мундаг зураач болох Перужинод авчиж шав оруулж. За энэ үеийн зураач нар бол урлагийн боловсролыг бол мэдээж шав өөр мундаг зураач нарын дор шав орж эзэмшдэг тийм ээ. Нөгөө зураачхаа зургийн мастерийнхаа одоо зургийн дуурайж зурж за тэгээ өөрөө багшаагаа дайндуулаад багшаа давж гараад тэгэж одоо алдартай зураач болдог тийм заавалтай байсан. За тэгээд Рафаэлийн Абесиг бол одоо айгүй хэрт олж мэдсэн гэж байна. За тэгээд Перужино бол түүнд маш их урлаг уран сайхан зааж өгсөн. За тэгээд Рафаэль бол өөрийн тийм зураг сурах үрийн арга барилыг олж авсан. Тэр бол завсар зайгүй хуулбарладаг. Ерөөс бусдын зургийг нэлээд хуулбарладаг тийм. Бусдын зургийг нэлээд хуулбарладаг. Одоо ямар сайндаа хин хэлээд байгаа шүү дээ. Пикассо зураач хүн хуулдгүй маа хулгайлдаг юм аа гэж тэгээд байгаа шүү дээ. Маш сайн хулгайч байсан. Энэ утгаараа Рафаэль бол тэгээд Микеланжело дургу авах зарахгүй юм байна. Тийм ээ. Мөн хараад дуурлага зураад. Тэгм бол хуулахад зүгээр ингээд тэнд байгаа миг А гэж байгаа миг А гэж зурахгүй. Нэг анзаардаг байгаа илүү сайжруулад байгаа юм болов уу гэж баяжуулаад чих юм. Өөр юмсэг болгоод гэх юм уу тийм. Шинэлэг болгоод байгаа байхгүй нэг тийм. Микеланжелогийн чинь зурагт нь нууцаар хараад яа. Тийм шүн ингээд Барамантагаас төлхөр гоож авангууд Микеланжело папад хүртэл харуулахгүй нууж исэн зургийг шүнд очиод хараа яваад байгаа юм шүү дээ. Ийм зураач байгаа. За тэгээд энэ хүнийг бол урлаг
урлагт бол одоо сэргэн мандалтын дээд үеийг Рафаэлаар хэмждэг. Сэргэн мандалтын дээд үеийг 1500-аас 1520 он гэж авч үздэг. Рафаэл бол 1520 он хүртэл амьдэрсэн. Рафаэлаар яг ийм сэргэн мандалтын үеийг хэмждэг болж таарч байгаа. Урлагийн хүрээнд бол энэ бол яг хатуутай. За тэгэнгүүтээ зураачдыг болонгууд Рафаэлаас өмнөх, Рафаэлаас хойших зурагчд гэж ангилдаг. Pre-Raphaelites, After-Raphaelites гэж хуваадаг. За тэгээ ямар санд Пикассо дахиад Пикассо ярьж Пикассо өөрийгөө зүйрлдэг шүү дээ. Би 4 жил зурж иж Рафаэлийн хэмжээнд хүрсэн гэдэг. Одоо Рафаэлт өөрөө хэмждэг. Ер нь Рафаэлаас хойш ер нь зураач нар өөрийнхөө ур чадвар, урлаг уран сайхныхаа авиасын хэмжүүрээ өөрийнхөө гол жишгээ гэх юм уу да Телосо гэдэг юм да. Телосо Рафаэлаар тодорхойлдог байсан. За тэгээд түүний одоо хамгийн алдартай зургнуудаас яриад эхлэе. За 1507 онд зурсан La Belle Jardinière гэж зураг байгаа. Яг тийм Франц нэр өгсөн Louvre гэдэг болохоор тэгээд ярилцсан. Le Joconde гэдэг шиг. За энэ бол өнөөх л Мадоннагийн зураг. Одоо Мадоннагууд манай үзэгчд л одоо гадар. Одоо энэ ч болонгууд нөгөө Гиген Павел байж байгаа. За энэ чи Есүс Христ. За тэгээ ээч. Энэ зургийн онцлог нь юу вэ гэхээр Рафаэл бол энэ яг энэ Мадоннагийн зургийн хөнгөн гунигийг бол маш сайн мэдэрч гаргаж ирсэн зурагчдын нэг. Яагаад гэвэл энэ зургийг бид нар зүгээр их хүрийн зураг гэж харж болохгүй. Энэ бол одоо үр нь бол ихээсээ төрүүлж өнгөрч байгаа шүү дээ, тийм ээ. Энэ утгаараа бол энэ гонигтай зураг байдаг. Голцоо дандаа. Тэгэнгүүт энэ бүтээлийг хэрвээ хоёул маш сайн харах юм бол энэ бяцхан Есүсийн булцгараар номонд ингээ хальт жоохон хурж байгаа биз. Энэ ямар утгатай вэ гэхээр бурхны зурсан зураг төөргөөр л бүх юм явна. Санаа зовох хэрэггүй ич минь яг би үхэж магадгүй. Гэтэ санаа зовох хэрэггүй гэдэг ийм утгатай зураг болоо явчихж байгаа. Ээж нь бол хүүгийн хальт өрөвдсөн байдалтай, инхрийлсэн байдалтай хараад байж байгаа. За тэгээд ийм нэг бүтээл. Энэ бол түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болж гарч ирж байгаа. За тэгээд Рафаэлийн хувьд бас нэг онцлогтой эмэгтэй хүнийг ер нь бол урлагийн тавцанд гаргаж ирсэн хүн гэж авч үздэг. Эмэгтэй хүний гоо зүг. Тэр хүн юуг анзаарсан бэ гэхээр эрэгтэй хүний гоо зүг сони юм байна л да. Яагаад гэвэл эрэгтэй хүний зүсээрээ сонирн биш юм байна. Эрэгтэй хүн дэр яг төхөөд ирэхлээр яг сонгодог грекүүдийг бодоод үзэхлээр нөгөө бие хаа ямар байхаас их юм амардаг. Гой сайхан биетэй, симметр сайтай, тэгш хэмтэй сайхан биетэй бол тэр эрэгтэй хүн бол гоё бичдэг. Ер нь эрэгтэй хүнийг бол тэгээд гой сайхныг нь мэдэрчиж болдог. Гэтэл эмэгтэй хүний гой сайхныг мэдрэхэд бол зөвхөн бие хааг нь хараад бол хангалттай байдаг. Маш олон зүс царайны шинж тэмдгүүд, зан характер олыг нийлжиж эмэгтэй хүний гоо сайхан гарч ирдэг. Энэ утгаараа эмэгтэй хүн маш гоё модель болж өгдөг юм байна гэдгийг Рафаэл бол эртнээс анзаарч эхэлсэн байдаг. За тэгээд дээрэс нь энэ хүрээнд ер нь маш олон эмэгтэй хүмүүстэй нийлж нөхөрлөдөг, янаг амаргийн явдалд ордог, ер нь их тийм хөнгөн одоо хумгаа явдалтай гэж нэлээд бичигддэг. Вазари тэгж бичдэг. Өөр өөртөө тэмдэглэл дээр би энэ газрын нүгэлд хит баригдчихээ ч хүртэл өөрийгөө тэгж ухаарсан байдалтай бичсэн байдаг. Тэг амьдралынхаа туршид бол нэг л бүс хүчин сэтгэлээс яг хайрлсан ч гэж бас яриад байдаг. Ийм хүн баг. За тэгээд өөрөөр хэлбэл бид Рафаэлээс өмнө за Боттичелли дээр бол яг Венус хэмжээ зурчих. Гэхдээ баг нэг л бүсгүй зураад байгаа тийм. Рафаэл бол яг юм эмэгтэй хүний гоо сайхан ингээд баг гаргаж ирсэн байдаг. За тэгээд Умбри хоттой нэлээд зурж явж байгаад тэгээд 21-т юун дээр явж ирсэн баг. 21-т Флоренц хотод хурж ирж шав орохоор ирсэн. Одоо судлахаар ирсэн гэх юм уу да. Энэ үед бол сэргэн мандалтын хоригл үе эхэлж байгаа. Яагаад гэвэл нэг хотод Леонардо да Винчи, Рафаэл гурав зэрэгт Микеланжело гурав байд эхэлж байгаа. Энэ үед бол хин Леонардо да Винчи өөрийнхөө Моно Лизаг харуулсан гэдэг. Микеланжело үгүй Рафаэлд. Тэрийг хараад бүр алмаараад эмэгтэй хүнийг ингэж гоё зурж болдог юм уу? Юу яаж ингэж зурч юу гэдэг. Тэрийг маш сайн судалж эхэлсэн. За тэг энэ хүрээнд энэ зургийг зурсан байгаа. Тэр сурсан Леонардо да Винчигаа сурсан ур чадвар ашиглан ингэж зурсан гэж авч үзээд. Түүний хувьд бол одоо араас нь Ром руу явсан. За Ром дээр очиод дахиад нөгөө Мадонна эдрийг бол зурж эхэлж байгаа. За энэ Мадонна бол бас их сонирхолтой Мадонна байгаа. За энэ дээр бол хүүгээ барай сууж байгаа Мадонна. За тэгээ миний хамгийн их анхаарлыг татах хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр
Энэ хоёр хөөрхөн Купидон. Одоо энэ их алдартай шүү дээ. Валентины баяр болохоор энэ хоёр таваараас гараад ирчдэг. Гараад ирчээд байдаг. Энийг зурсан хүн чинь Рафаэла гэдгийг харуулмаар санагдав. За тэгээд түүний зургийг харах юм бол нөгөө зураачтай бодвол их тийм өнгөний мэдрэмж сайтай байгаас их тийм гоё тийм өнгөн их зөөлхөн атмосфер сайтай зохион байгуулалт сайтай зураг зурдаг зураач. За тэгээд энэ утгаараа Вазари түүний зургнуудыг хараа юу гэж хэлдэг вэ гэхээр ингэж зурчаад утцсан байгаа мөртлөө Вазарийг харахад бол түүний зурсан зургнууд 20 30 жил болчихсон. Тусан будаг бол угаасаа 30 жил болоод гандаж эхэлдэг будаг байхгүй. Тэгэнгүүт түүний зураг дүнгэж зураад усчихсан юм шиг сайхан өнгөтэй юм аа гэж. Шин зураг шиг л одоо тийм гоё өнгөний зөв сонголттой зураг зурдаг. Тийм зохион байгуулалттай маш гоё зурдаг ийм зураач байсан. За тэгээд түүний хувьд бол нөгөө нэг бүсгүүд маш их дурлсан гэж хэлсэн тийм. Ганц насаараа хайрлсан. За тэр бүсгүй нэрийг бол La Fornarina гэж нэрлэдэг ийм авхаа байна. За La Fornarinaтай танилцах болсон гол шалтгаан юу вэ гэхээр нэг баян хүн бол юу яасан байдаг. Түүнд захиалга өгч эхэлсэн байдаг. Ингээл алдартай болсон нар дээрээс. За тэгээд Вилла руу өдөр болгон явдаг гэрээсээ тэгсэн нэг өдөр Рафаэл ер нь олдохоо билж эхэлж гинэ нэг жоохон байж байгаа л яваад өгчдөг. Тэгээ нэг яач үе ч үгээд нөгөө захиалга өгсөн хүн гайхаад байсан чинь тэн чи голын ирэг дээр суугаа үйжсэн талагчны охин дурлцчихсан манай хүн. Тэгээд боломжтой бол нөгөөтг дээрээ очиод юм яриа суугаад суучихдаг. Юма хийдгүү. Энийг нь мэдээд нөгөө захиалга өгсөн хүн нөгөө бүсгүйг цайлантай авчираад гэртээ амьдруулж эхэлсэн гэж байгаа. Рафаэлийг ажлын хийлгүүлэхийн тулд за тэгээд зурж эхэлсэн байдаг. За тэр зураг нь бол энэ Triumph of Galatia гэдэг Галатиягийн ялалт гэдэг энэ Грекийн домгийн ийм зураг явж байгаа. Энэ бол одоо Купидон бурхан одоо Рафаэл энэ үед нөгөө яг нөгөө La Fornariaтай айгүй их дурлцсан байгаа юм бэл. Жагаад гэвэл нөгөө Купидон бурхан энэ бүгднийг нэг нэгээр сайхан дурлуулах гэж байгаа байхгүй. Хайрын ноён өргөлөнгүй гэж явж байгаа юм. За тэгээд энэ чи болонгууд бас нэг Купидон энэ чи ингээд яг харахгүй зүгээр ингээ хараа зогсож байгаас энэ болонгууд төгс хайрын илэрхийллээ гэж авч үзэж байгаа. Ягаад гэвэл Платоноор авч үзэх юм бол хайр гэдэг бол хамгийн гой сайхныг одоо тийм хамгийн гой сайхан буйныг өөртөө мөнхөд өмчлөх хүслийг хайр гэдэг юм аа гэж хэлсэн. Тэнгүүд одоо хүнийг хайрлахын тулд заавал одоо Купидон харавсан юм шиг юу яах шаардлагагүй. Гоо сайхан төр төрөх гэдэг ч юм нэг юм татагдах шаардлагагүй. Тэр хүний дотруугаа тэр нэг үнэн мөнхийг биелэгдсэн санаа гэдэг ч юм одоо тэрэнд нь хүн татагдах тэгж хүнийг хайрлах боломжтой гэж хүний одоо итгэдэг байсан. Тэрийг бэлэгдэж ингэж зурсан байгаа. Энэ зургийн сонирхолтой нь юу вэ гэхээр манай Рафаэлийн цорын ганц Грекийн домгоор зурсан зураг гэж гарч ирдэг. За тэгээд энэ үед бол La Fornarinagийнхаа бас хөргийг зурсан байгаа юм л та. За энэ авахыг бол одоо энэ бүсгүй гэж ойлгоод байгаа. Тэнгүүд яг хэрвээ анзаарах юм бол эн чинь өөрийнхөө гарын үсгийг сийлээд үлдээч гэсэн байгаа. Рафаэлийн зурсан зураг гэдэг эн чинь ингэ бичсэн байгаа. Умбрийн Рафаэлийн зурсан зураг гэдэг ингэ бичсэн байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ миний бүсгүй шүү. Миний зураг шүү гэхээс гадна энэ миний бүсгүй шүү гэдгийг харуулж байгаа ийм зураг болж харж байгаа. За энийг түүний хамгийн одоо үзэсгэлэнтэй гой сайхан зурагнуудынхаа нэг гэж авч үздэг. Яг хэд хэдэн ийм Fornariнагийн хоёр зураг байдаг. Тэр хоёр зурагных нь бол нэг нь бол энэ байгаа юм. За тэгээд юу гарын үсгэн дээр бас их сонирхолтой. Энэ хүн бол одоо онгон гэрэлсэн гэдэг нэг ийм зураг байгаа юм л та. Энэ бол онгон Мария Есүсээс гэрэлтийн бүгж авч байгаа зураг байгаа юм. За тэгэнгүүт юу болж ийнэ вэ гэхээр маш гоё архитектурын зургийг зурна. За тэгэнгүүт яг голд нь Рафаэл Урбина буюу Умбрийн хотын Рафаэлийн зураг шүү гэдэг ингээд яг голд нь тавьсан байна. Энэ бол одоо яг тухайн үеийн зураачдын өөрийгөө нийлээ мэдэрсэн зураач нарын юу л да арга барил л да. Тэр Микеланжелог санаж байгаа бол нөгөө Пьета уран баримт дээр яг Гиген Мариагийн цээжин тус хэсэгт нь өөрийнхөө гарын хэсгийг сийлайлцсан байсан шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн зураач хүн өөрийгөө ингээ мэдрээд эхлэх яг сэргэн мандалтын үед анзаарагдаж байгаа нь өөрийгөө мэдрээд эхлэхээр гарын хэсгээ ингээ ил тод яг ингээ байрлуулж болохооргүй газар ч юм ингээ шууд байрлуулчихдаг. Ягаад гэвэл энэ бол нэгдүгээрт
Энэ бол миний л зураг шүү. Та нар энийг хулгайлах ямарч боломжгүй шүү. Надаар л ийм зураг, надаар л ийм хэмжээний зургийг зуруулна гэдэг бол одоо саагж байгаа гэдэг ч юм уу. Тийм юм байдаг. За тэгээд Ром руу явсан. Ром руу яваад нөнөх алдартай зургийг зурсан. За нөгөө Афины сургууль гэдэг нөх алдартай зураг зурсан байдаг. За энэ бол одоо Ром хотын Систиний сүм дотор Рафаэлийн өрөө гэдэг тусдаа Рафаэлийн өрөө бийж идэг. За энэ өрөөний учрыг хоёулаа жоохон ярив. Жулиус 2 дугаар Жулиус гэж их тийм дайнч пап байсан. За 2 дугаар Жулиусийн захиалгаар хүртэл нөгөө Систиний сүмийн одоо юуг зурсан байдаг шүү дээ. Адамыг төрөвснөө дэргээд Микеланжело бүтээлүүд хэлсэн. За тэрний талаар ярив. Уул нь бол тэр зургийг Микеланжелод өгөх ёстой байсан байхгүй. Үгүй Рафаэл зурах ёстой байсан байхгүй Адамыг төрөвснө гэдэг энэ зохиолууд. Тэгсэн чинь Рафаэл би завгүй байна. Микеланжело айгүй сайхан зураг мундаг сайхан уран зураач байхын сацуу. Микеланжело мундаг сайхан уран баримлж байхын сацуу. Микеланжело бол хосгүй зураач гэдгийг та мэдэх хэрэгтэй. Та надаар биш Микеланжелогоор зурлаа гэсэн бохоггүй. Тэгсэн чинь Микеланжело зурах чин сэтгэлээсээ дургүй хүн байсан. Өөрийг бол уран баримлч гэж авч үздэг. Уран зураг зурна гэдэг бол ер нь авиасгүй хүмүүсийн хийдэг шахуу. Өөр тэгс хэлдэг тий. Авиасгүй шахуу хийдэг юм. Тэр Леонардо да Винчи битэн очил зураг мурга зурдсан байгаа үз. Гэт тиймэрхүү байдалтай. Тэгээ боож өгчихсэн юм уу Рафаэл эсвэл би дургуй ажиллаа хийхээр болчлоо гэдэг бөөр. За тэгээд Бараманте гэж одоо Систиний сүмийн архитектурыг гаргасан хүн яг Рафаэлтай адилхан Урбин хотын хүн байсан. Тэгээд нөгөө Рафаэлийг татахгүй. Татаж авчраа. Тэгээд папи юун дотор папи унтлагын өрөөнд дотор хийх одоо юуг нь фреск зургийг нь хинээр хийлгэр. Рафаэлээр хийлгэр болж байгаа. За ингээд энэ хоёр хүн яг ингээд зэрэг хоёр бүтээлээ төрөөд хоёр талд. Нэг нь тийм чи Адамыг төрөөсөн гэх ингээд бүтээл төрөө. Энд чи болонгод Афины сургуулийг бүтээж эхэлсэн байна. За хоёул энэ зургийг харуулаа их сонирхолтой. За уул нь бол яг Пап Жулиус 2 дугаархын захиалгын дагуу юу байх ёстой байсан бэ гэхээр манай Монгол уран зураач нар ингээд хурдан морийг ингээд игнүүлээд нэг наснасаар нь ингээд тавьсан нэг зургнууд идэв штэ. Тэрнтэй төстэй яг ийм мундаг грек философч нар, ерөн сонгодог философч нарын одоо нэг ингээд игнээ зогссон ийм зураг шахуул байх ёстой байсан. Гэтэл Рафаэл бол өөрийн сэтгэмжийг оруулж ирээд энэ зургийг бол одоо үнэхээр тэнгэрлэг болгож чадсан. За хоёулын голын 2 дүрээс эхлэе. За голын 2 дүр дээр эн чи юу гэж байна вэ гэхээр Платон, Сократ хоёр зогсож байгаа. За Платон, Сократ хоёр. Хоёулаа одоо хувцсных өнгнөөс эхлэе. За энэ бол Платон. Энийг зарим хүмүүс бол Леонардо да Винчигийн хөрөг гэж ярьдаг. Гэхдээ энэ яг баталгаатай биш. За энэ чи Аристотель хийж байгаа. Энэ чи Аристотель байж байгаа. Энэ чи болон Сократ зогсож байгаа. Платоны багш. За хоёулаа хувцсных өнгөөс нь эхлэе. За энэ ягаан өнгө, энэ цайвар өнгө хоёр бол өөрөө улаан нь ягаан өнгө нь бол өөрөө галыг бэлэгдэж байгаа. За энэ чернил ягаан дуу, цайвар ягаан дуу өнгө нь юу вэ гэхэл агаарыг бэлэгдэж байгаа буюу ямар биш чинжиггүй өнгө байгаач. Биш хий өнгө байгаа. Тэнгүүт энэ Аристотель болохоор цэнхэр нөмрөг. За тэгээд борд өнгө явсан. Энэ бол газар шороо усыг бэлэгдэж байгаа. За тэнгүүт Платон бол ингэ дээшээ заасан байна. Буюу тэнгэрлэг эйдэс оюун санаагаараа бид нар бол хорвоо ертөнцийг бүрэн ухаарах боломжтой. Бидний амьдарж байгаа энэ ертөнц бол одоо толны халтгар тусгал дугаа. Бид нар бол одоо агуу дотор хоригдсон сүүдэр хараа сууж яадаг болсоо гэдэг философтой хүн байсан. Бид нар бол одоо оюун бодлороо эйдэсийг бол ухаарах чадамжтай гэж хэлж байгаа. Гэтэл Аристотель бол үгүй багшаа жоохон даруу хүн бэ. Юмыг бид нар туршлагаар олж мэддэг юм аа. Тийм учраас категориуд гэж байдаг юм тийм ээ. Бид нар бол одоо байгалийн одоо шинж тэмдгүүдийг гараад хуваарлах боломжтой байдаг аа гэдэг тийм санаа дэвшүүлж байгаа. Энэ дунд нь Кантыг оруулж ирээ тавьчих юм бол хоёулаа буруу яриад байна гэж орж ирнэ. Ягаад гэвэл Платон чи ингээд дэндүү их юу тэнгэрлэг юм яриад байна. Хүн цэвэр оюун бодлороо юмыг мэднэ гэж байх. Хүн одоо орчин тойрноо орчин одоо биднээс гадуурх юм оршин буй байж ич бид нар альва нэг юмыг нь юмны мөн чанарыг ойлгож чаднаа гэж. Гэтэл
Аристотелээр болохоор бид нар юмыг зөвхөн туршлагаар олж мэдэж болохгүй Аристотель. Юмыг ойлгохын тулд цэвэр интуицүүд за тэгээд зарчмын ойлголтууд байж ич бид нар юмыг системчилж оруулж ирдэг юм а. Тэр бол оюун бодлоор л явдаг юм. Тэрнээс биш бид нар юмыг зөвхөн туршлагаар олж мэдэх чадамжгүй гэдэг голд нь ороод ирсэн байж болох юм шүү. Тэрвээ энэ зургийг нэг 19-р зууны 100-д дахиж зурхаар болсон бол Кант ингээ голтон зогсоо байж байсан болов уу гэж бодож байгаа. За тэгээд үргэлжлүүлээ хоёлаа зураач энэ чи байгаа мундагуудыг харъя. За энэ чи Евклид геометри хийгээ байж байна. Евклид геометри хийгээ байж байна. За энэ чи Зороастр гариг эрхсийн дон тооллын талаар яриа байж байгаа. За энэ чи нэг одоо л нөгөө уламжлалч үргэлжлээл явж. Энэ чи нэг залуу хүн яг наашаа хараа согсож байгаа. Энэ бол Рафаэлийн өөрийнх нь хөрөг зураг. Хажууд нөгөө түүний аавынх нь хөрөг гэж байна. Энэ бол яг нөгөө хардаа би энэ мондгуудыг чинь хажууд байж байна шүү. Би зурсан шүү энийг гэдэг нөгөөх л зураач нарын одоо өөрийгөө батлан харуулж байгаа. Би хоригл үдээр ингээ ирсэн байна шүү гэдэг харуулж байгаа ийм нэг шинж болж эхэлж. Хоёулаа Боттичелли дээр бас нэг харсан тийм ээ. За энэ чинь өшөө сонирхолтой дөрөв зөндөө байна. За энэ чинь Диоген байна. За Диоген байна. Диоген бол одоо их алдартай шүү дээ. Александр хаан би нөгөөх алдартай Диогент чинь уулзъя гэд хүрээд ирсэн чинь чи надаас юу хүсэж чинь Диоген би чамд хэрэг чинь нөгөө чам шиг ухаантай хүн тэгээд тэгсэн гэж байгаа. Тэгсэн чинь Диоген холдчих та миний нарыг сүйдэрлээ гэсэн гэж. Александр хааныг тэгэж хөөж ус. Тэгсэн Александр ингэж хэлсэн гэж. Хэрвээ би Александр биш байсан бол би Диоген байх байсан гэж хэлсэн гэдэг. За тэгээ бас хөрх өнгөө байдаг. Платон хүн гэж үдгүү нисэж чаддаггүй дахиад шиг амтныг хүн гэдэг юм аа. Ярддаг дахиад хүн гэдэг юм аа гэж хэлсэн. Тэгсэн чинь хин Диоген нэг дахиад худалдаж аваад хамаг үдээ суугалж хаяад Платоны гэрийн үдэнд авчираад харцгаа хүмүүсээ энэ бол одоо танай Платоны чи хүн ингээ явж чинь гэд шогсон гэж байна. Платоныг харж хагаад тэгээд бодол санаагаа үргэлжлүүлээд яваад өгсөн гэж ирдэг. Хүмүүрийн зөвлөх харилцсан мэдэргүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол. Зарим нь өрсөлдөгчөө ялахыг. Нэгдмэл байхыг. Мөрөөдөлдөө хүрэхийг. Өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Түрүүн хэлсэн Сократ байж байна. Яг Сократ энэ мэд хамархан энэ муухай хамраар нь бол царай мотон байсан гэж яадаг юм бэлээ, ярьд юм бэлээ. Тэгээд таньчиж уулж байгаа. Тэгээд ингэж байгаа шүү дээ. Сократ гооцон талаар ярьдгүй байсан шалтгаан царай мотод байсан юм аа гэдэг. Энэ хоёр их нэртэй байсан юм аа гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хоёр их нэрийн хэрэлцээг харах их дуртай. За нэг ийм тавар шин. За энэ чи болохоор Пифагор сууж байна. Бодлогоо бодоод. Пифагор бол нөгөө хөгжмийн төгс онолыг гаргаж ирсэн гэдэг ч юм уу тооны мундаг ухаантай хүн байгаа тийм ээ. За энэ чи Хипатия гэж алдартай эмэгтэй философч болж байгаа. Энэ чи ганц эмэгтэй бүсгүй. Энэ хүн бол их гонхтой л да. Манай эртний 4-р зуун билүү? Манай эртний өмнөх 4-р зуун. Манай эртний 4-р зуун. Роми эзэнт гүрний үед энэ бүсгүй христийн шашинтнууд годон живж яхад нь морд тэрэгнээс нь барьж авангуудаа ч юм уу нүгэлтэн буруу юм ярьдаг. Манай шашны дагуу юм ярьдаггүй гингүүтээ барьж аваад газараар нэг авч чирч авч яваад бүүн өрөө нийлж дээрээс чулуу шидэж хүчнэж алсан байдаг. Ийм харамсалтай. За тэгээд энэ бүсгүн ингэж оруулсан шалтгаан нь юу вэ гэхээр хүний тэнэгнэлийг сануулах гэж оруулсан гэж ярьдаг. Бид нар бол одоо хитрхи нэг юмдаа баригдчих одоо гэж оюун ухаан мэдлэг санааг үгүй хийдэг юм шүү гэдгийг бол одоо сануулах гэж энэ хүү бүсгүн юг оруулсан гэдэг. Хөргийг бол оруулсан гэж байна. За тэгээд одоо эн чи нэг сууж байгаа бас нэг бодлогошроо сууж байгаа энэ нөхөр бол Демокрит нөгөө олон гариг байдаг талаар Александрт хэлсэн чинь Александр би энэ дэлхийг цэцэж чаддаггүй гэдээ ойлжсэн гэдэг нэг байдаг да. Тэгээд Демокрит
Энийг болон уул нь анхны хар зурган дээр нь Демокрит байгаагүй гэдэг. Тэгээ Демокритийг зурсан шалтгаан айгүй сонирхолтой. Нөгөө хулгайгаар очиж Микеланжелогийн зургийг хардаг байсан гэсэн шүү дээ. Брамантигаас түлхүүрийг нь аваад хулгайгаар орж хараад Микеланжелогийн ямар гоё зураг зурсан байгаа хараад магтан бишрээд. За би энэ зураг дотор ер нь нэг мундаг хүн дахиж нэмэхгүй бол болохгүй юм байна. Би энэ зурагт Микеланжелог хөргийг нэмийгээд тэгээд Микеланжелогийн хөргийг ингэж оруулсан баг. Энэ бол Демокритийн дүрээр сууж байгаа Микеланжело. За Демокритийн философиг ярих юм бол бүх юм өөрчлөгддөг гэдгийг бол анх туранд ярьсан. Одоо натур философч гэж ярьдаг юм да. Натур философч байсан. За тэгээд нэг алдартай үг нь бид нар нэг голын усанд хоёр удаа ордгүй гэдгийг би өөрөө л ойлгосон. Нэгдүгээрт голын ус урсаа өнгөрч өгсөн. Хоёрдугаарт орсон хүн нь угаасаа өөр хүн болчихсон байгаа. Тиймээс бүх юм өөрчлөгддөг юм аа гэд хэлсэн байдаг ийм мундаг философч шиг ингэж оруулсан байгаа. За тэгээд энэ гайхалтай бүтээлийг бол манай хүн бүтээсэн байна. За энэ чи бас нэг мундаг хүн сууж байгаа нь энэ Лаврын авчаар толгоогоо чимсэн хүн бол хин Эпикур аз жаргалын философи гаргаж ирсэн хүн. За Эпикурийн хувьд бол юунд итгэдэг байсан бэ гэхээр хүн бол жаргах гэж төрсөн гэдэгт итгэдэг байсан. Тийм учраас Дарс Нарганцингийн унтаж чифт гэдэг асуудалд бол ямар нэгэн хорой цэр байхгүй. Хүн жаргаж ивэл бүх юм сайхан гэдэгт итгэдэг. Тийм бурхан байсан. Тэр утгаараа Бакус бурхны бэлэг тэмдэг буюу Лаврын навчиг толгоон дээр тавьсан. Бакус бурхан бол та бидний мэдхээр нөгөө Нарганцингийн Дарс Финоны бурхан байж. Хоёул Микеланжелогийн хөшөөгийн талаар ярьж байсан. Хөшөөнийхэн талаар ярьж байсан санаж байна. За энэ бол ийм гайхалтай одоо зөндөө олон өөрийнхөө одоо философийн мэдлэг, чадамж, уур авиас бүх юмаа харуулсан гоцгүй сайхан юм бүтээл байна. За тэгээ эн чи бас нэг сонирхолтой Платоны сургууль гэж байгаа шүү дээ. Зөвхөн юм ярихаас гадна бидний сурах процесс явагдана. Тэрийг бол ингэж харуулж байгаа. Энэ бол их гоё. Эн чи гүмүн завгүй тэмдэглээ сууж байгаа залуу. Энэ нэг маш сайхан ширтээ сууж. Энийг харангууд ялцчгүй нэг их сургуулийн коридор юм шиг ингэж харагдахаар ийм сайхан байна. За тэгээ энэ зургийг хоёлаа бүгд нь ингээ харж үзэх юм бол ингээ хоёр хуваагдсан байгаа л та. Аристотелийн талд болонгод илүү материалын үзэлтэй философчд, Платоны талд бол илүү бодол санаа, идеалист философч нар бол ингээ шингэсэн байна. Ингээ багтааж өгсөн байна. Энэ зураг бол өөр ийм маш нарийн хийцтэй. За тэгээд уул нь дөрүүдийн хэмжээ нь бол бүгдээр адилхан юм шиг боловч хойно нь ингээ нэг цагаан цавилт ийцсэн байгаа биз. Энэ болонгод нөгөө хэнийг дуурайж байгаа. Леонардо да Винчиг дуурайж байгаа. Леонардо да Винчи сүүлчийн оройн зоогоо зурхтаа Христийн дүрийг илүү томруулахын тулд хойлыг ингээ цагаанаар хийцэн байсан талаар хоёул ярьж байсан шүү дээ. За тэгээд үүнээс гадна яг л нөгөө тэрийг бүр ингээ бүр томруулаад ер нь далайцыг нь томруулаад тэр зургийг сайжруулахыг хичээсэн гэдэг ч юм уу Леонардо да Винчиг өөрийнхөө хэмжээнд авах гэж хичээсэн ийм нэг бүтээл нь болж таарч байгаа. Одоо Микеланжело хоёулыг нь авах гэж хичээсэн. Ягаад тий ийм нэг бүтээл гарч эхэлж байгаа. За энэний ард дээрээс өөрийнх нь одоо хамгийн сүүлс зурсан зураг нь за тэгээд 4 жилийн хугацаанд зурсан гэж ярьдаг. За тэгээд энэ бүтээлийг бол одоо Вазари харч чадвал одоо магтан биширсэн гэдэг ямар одоо төгс төгөлдөр зураг вэ? Есүсийг ингэж зурж болдог юм уу гэдэг бодол төрсөн гэж ийм нэг зураг байна. Энэ бол одоо трансфигурац гэдэг нэртэй зураг. Трансфигурац буюу одоо өөрчлөлт, өөрчлөлт гэх юм уу да тий. Ямар өөрчлөлтөө гэхлээр уулын орой дээр гараад Есүс Христ Моисеийн дэргэд гараад эн чи юу болж байгаа гэхлээр хувцс нь цав цагаан болж хувирж байгаа юм. Тэрийг бэлэгдэж гаргаж ирсэн зураг. За тэгээд эн чи болонгот юу болж байгаа гэхлээр энэ зургийг ингээд хоёр хуваачихсан байгаа. За хоёр хуваахтаа бол Бэтлэлд нь Моисей, Илая хоёр сууж байгаа. За тэгээд апостолууд бол Иесусийн энэ гэрэл гэлбааг бол одоо харж дийлэхгүй нүдээ хасгалж байгаа. Ийм зураг байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь бол эн чи чөтгөрт баригдсан нэг хүүхэд байж байгаа. Хоёр нүд нь ингээд яатсан солиочихсан. Чөтгөрт баригдсан нэг юм хүүхэд байж байгаа. За тэгээд энийг яаж болиулах уу гэд одоо хүмүүс хоорондоо хилэлцэж бөөн сүрийг ажиг болж байгаа юм нэг эмх замраагүй байдал чинь нэг болж байгаа. Энэ нэг талд нь анжийн болонгод энэ Иесус л энэ хүүг аварч чаднаа гэд ингээ Иесус л заагаад байж байгаа. Нэг юм бүтээл байж байгаа. За ингээд энэ зургийг бол нэг юм Тэнгэрлэг Иесус нөгөө газар доор зовлондоо нэрвэгцсэн хүмүүсийг ингэж ирж хувирлынхан ар дээрээс аврах нэ гэдэг ийм бэлэгдэлтэй зураг болж байгаа. Энэ зургийг бол өөрийнхөө гараар зурсан сүүлийнхэн зураг наа гэж авч үздэг.
За би яагаад өөрийнхөө гараар зурсан сүүлч байгаа зураг нэ гэж хэлж байгаа гэхээр түүний хувьд бол маш амжилттай бизнесмен байсан гэж хэлэх үү те. Өөрийнх нь зургийн одоо урлал нь бол маш амжилттай байсан, олон шавьтай. За тэгээд маш олон захиалга орж ирдэг. Ромын папд зураг зурж өгдөг хүнээр ер нь хаа газрын хүн л зураг зурулахыг хүсэн шүү дээ. Тэгээд маш олон хүмүүс хөгжиж чадвал за би Рафаэл чамаар зураг зуруулъя нэ тэрэгээл тэгээд гүгээд ирдэг. За тэгээд Рафаэлийн хувьд бол хүн л юмас хойш бүх зургийг зурж чадахгүй. Энэ үгээр ялгаатай. За тэгээд дээрээс нь хүний хувьд бол ажил авчих юм бол яаж хийж байгаа дуусгадаг гэдгээр алдартай. Леонардо да Винчи, Микеланжело бол ажлыг голоос нь хайдаг гэдгээр бол алдартай. Үүгээрээ багш нарыгаа хүртэл холдоо авсан ч гэж тэрийг нэрлэдэг. Одоо ялангуяа Микеланжело шүү дээ. Тийм Микеланжело бол зураг харж ярьж байгаа өөрийнхөө хүсэл нийцгээ ойлгонгууд за хаяа игээ яваад өгчдөг. Леонардо да Винчи сэтгэл нь ханчингууд за боллоо би энэ туршилт маань амжилттай болчихлоо тэгээд яваад өгч би тийш явж байгаа юу цэцэг навчис харж судалмаар байна тэгээ алга болчихдог юм байсан. Рафаэлийн хувьд бол хүн захиалга өгвөл яаж хийж байгаа зургийн дуусгадаг тийм хүн байсан. Түүгээр алдартай. За тэгэл зургийн тэгээд дэндүүх захиалга ороод ирчихэнгүүд яадаг гэсэн бэ гэхээр хар зургийг гаргаж өгөөд тэгээ шавнар нь үргэлжлүүлээ зургийн зурж дуусгадаг. Иймэрхүү байдлаар бизнес явуулдаг. Тэгээ амардгүй байсан гэдэг. Ерөөсөө завсар загвал зураг зураал явчихдаг. Тэгээ ерөөсөө зураг зурна хүүхэн шуухантай жоохон янаг амрын явдалд орно. Тэр нь ч угаас тэр явдал судлаач дийлдэхгүй юм байл л дээ Рафаэл ч ерөөсөө энэ баг ажлынхаа хажуугаар тэгээд явдал судлаач дийлдэггүй ажиллаач бардгүй тэгээд баг ер нь ядаргаанд ороод шахуу. Тий. Зарим хүмүүс хумхаа өвчин туссан гэдэг. Яг Вазаригийн тэмдэглэл дээр үзэх юм бол одоо юу яасан гэдэг. Халуур хүчтэй халуурсаар байгаа дүүд болсоо гэж авчихсан. Тэгээд судлаач тавьж үзсэн шинжих тэмдгүүд нь бол тухайн үед Итали даяар тархаад байсан хумхаа өвчний шинж тэмдгүүд байна гэж яриад. Тийм учраас хумхаагаар өгсөн бахаа гэж яриад идэг. За Рафаэлийн хувьд бол ийм сонирхолтой. За тэгээд нөгөө өнөөх хоёр мундгуудын яг араас нь ингээ явж байгаа. Яг нэг үеийн тэгээд эрт өөд болсон. Одоо ерөөс 37 настай өөд болчихсон ийм ирхэн байгаа. За тэгээд Рафаэл бол өөрөө бас геологч гэдгээр алдартай байсан. Түүний хамгийн анх түрүүнд олж нээсэн геологтойгоо холбоотой олд бүрийн нээлт нь юу гэнгүүт Неро Дуомо гэж юу байгаа. Неро хааны алтан цамхаг гэж байдаг. Ромд. Тэрийг анх түрүүнд олж нээсэн. Тэрийг олж нээх үед юу болсон бэ гэнгүүт нурагчсан. Шинэ барилга барьна гэдэг. Энэ үед Рафаэл юу гэсэн бэ гэхээр одоо шууд захидлыг нь одоо шууд орчуулах юм бол эртний сонгодог грекийн эрхмэд бодол санаа хийгээд арга хийцийн хувьд хосгүй сайхан мундаг улс байсан учраас тэдний хийж бүтээсэн зүйлсээс харж үргэлжлүүлэн суралцаж хийсэн бүтээсэн зүйлсийг нь хадгалж явах нь бидний нэм тэргүүний зорилго улмаас би бол энэ үүнийг нурааж үл болно гэж бодож байна гэдэг захидлыг бол яг тухайн үеийн папд бол бичиж явуулсан байдаг. Тэгээд захидлыг нь аваад бол энэ түүхийн алдарыг бол нуурахаа болсон байдаг. За тэгээ Неро хааны алтан цамхаг гэж нэрлэдэг түүнийг Неро хаан бол одоо алдартай хүн л дээ. Ромыг шатаасан гэдгээр алдартай. Ягаад вэ гэхээр Вергилийн Энеид дээр өссөн. Александр бол Гомерийн Илиад дээр өссөнтэй адилхан Энеид дээр өссөн. За Энеид дээр бол хамгийн төгсгөл дээр нь юу болдог вэ гэхээр юу хотон шатаад Энеид баатар ганцаараа оргил дээр нь зогсоо явж идэг байхгүй юу. Яг тэрийг дуурайж хотоо шатааж өөрөө тэр дүрийн гол дүр шиг байхын тулд хотоо шатаасан байдаг. За бас хэрцгийгээр алдартай. Юу христийн шашинтнуудыг барьж аваад амьдаар нь шатааж түүдэг болгож ашигладаг байсан. Хотынхоо дундуур ингэж амьд гэрэл болгож ингэж ашигладаг шатааж тийм амир хэрцгий хаан байсан. Нерогийн талаар бас дараа нь ярил сонирхолтой. За тэгээд анх бас энэ утгаараа геологч гэдгээр юм бас алдартай. За тэгээд мэдээж бас барилга байшингийн зурган дээр маш их ажилладаг байсан. Яг л тэгээд сэргэн мандалтын үеийн хүн гэдэг утгаараа чадахгүй юм байхгүй. Бүгдийг л чадахтай зүгээр нэг юм хоёрын хооронд биш. Чанарын хамгийн өндөр түвшинд чаддаг хосхүү авиастай Ромын хамгийн хайртай хүү гэж явдаг. За тэгээд зураачдын ханхүү гэдэг очиг хүртэл өөр тэр папуудад хамгийн их хайрлагдсан зураач гэж. Одоо 10 дугаар левел түүнд маш хайртай байсан гэж авч үздэг. 10 дугаар левел нөгөө Медичигийн удмын пап байж таарж байгаа. За тэгээд нөгөө хинтэй чин цуг хоол молонд орж хүүхднээс өнгөрөөсөн шүү дээ Микеланжелотой цуг. Ингээ бас юм амар холбоос үлбэтэй байгаа. Тэгээд хамгийн гайхалтай
дүнгиж бараг Флоренц хотод очиод тэр л залуухан 25 та залуу. Рафаэл бол 25 тад очсон байхгүй Ромд. 21-т Флоренц тэгээ 4 жил очиад Ромд ирсэн байдаг. За тэгээд тэгхтээ болонгот чи бунхангаа хаана байх юм бэ? Би Ромын пантеонд байлгана гэсэн байхгүй. Тинчээ болонгот хамгийн мундаг хүмүүс л бунхангаа байлгадаг тийм газар байхгүй. Тэгээ 25 тад дүнгиж ирсэн залуу зураач ингээ хилээ байж яхаар энэ бас сэхүү нөхөр биш үү гэж бодохоор тийм явдал байсан. Тэгээд түүний яг хүсэлтийн дагуу өөд болсныхан дараа бол одоо Ромын пантеон дотор бол түүний мунханг байрлуулсан. За тэгээд тэрэн дээр бичсэн үг нь бол их сонирхолтой. Латинаар бичсэн байдаг л да. Монгол руу орчуулах юм бол энд өнөөх гайхалтай Рафаэл хөвтөж буй. За байгаль их тэр намайг давчихгүй гэхээс айдаг байсан юм а. Рафаэл түүнийг давчихгүй гэхээс байгаль их айдаг байсан юм. Рафаэлийг үхсний ард дээрээс байгаль их би үхэхгүй гэж айдаг болсон юм а гэж бичсэн байдаг. За тэгээд Вазаригийн тэмдэглэж байгаагаа бол хэрвээ Микеланжело тэнгэрээс цаяасан шинжтэй мөнхийн гоо сайхныг олж харсан сахиусан тэнгэр байсан бол Рафаэл бол байгалаас цаяасан Уравиастай хүний төвшөнд байж болох хамгийн дээд төвшин зургийг гаргаж ирсэн хосгүй мундаг авиастай хүн гэж гарч ирдэг. За тэгээд Рафаэл бол ийм мундаг зураач байгаа. Тэгээд түүний бүтээлүүдийг бол харахаас амтшгүй байдаг. Хэдэн зургнуудыг харж хад л хайна Рафаэл биш гэж хэлэх боломжтой. Тэгээд карьерийнхэн сүүлийн үеийн зургнууд бол Рафаэл өөрөө зураагүй байдаг. Хар зургийг гаргаад яг бизнес центр ч мараа тэгээд зурцсан байдаг. Ийм л одоо Виллиг танхай амтны талаар ойлоо өнөөдөр ярьлаа. За баярлалаа. Өсгөөд үнэхээр сонирхолтой байлаа. Ер нь Сэргэн Мандалтанд дуурайдаг хоёлаа ингээл ярилцаа сэдвүүдээс бөөнөрөл ярьж байгаа юм л да. Дэлгэр бат маань ярилна. Тэгээ ингээл яриад сууж хахад ер нь бол нэлээд дуусахгүй шинжтэй болоод явчихсан. Эхлээд нэг 5 дугаар гаргажсэн 5 дугаараа гараад ингээд харахад бол одоо ч нөгөө Микеланжелогийн 4-3 явчихж байгаа. Тэгээ одоо Леонардо, Микеланжело, Рафаэл гэдэг Донателло гэдэг уран баримлж байгаа шүү дээ тийм ээ. Их мэтлээ ингээд цаашаа бас ингээд нэлээд яригдах зүйлс бас гарч ирээд байна гэж хараад байна л да. За ингээд өсгөөд ямар ч сан баярлалаа. Ингээд маш сонирхолтой. Одоо манай Сэргэн Мандалтанд дуурай цаашаа өргөжлөнөр хүмүүд үзэгчтэй. За ингээд өсгөөд баярлалаа. Тэгээд дараагийнхаа Сэргэн Мандалтанд дугаараар бүгдээрээ уулзцаая.